Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргье. Дэлхийн бүх улс орнууд Парисын хэлцээр яагаад нэгдсэн бэ гэхээр хэрвээ улс орнууд хүлэмжийн ялгарлаа бууруулах дасан зохиц гарах хэмжээг зөв төлөвлөж чадахгүй бол 2050 он гэхэд энэ дэлхийн дулаар л 4.1-ээс 4.8 хэм болж дулаах гэдэг. Тэгэхээр энэ Парисын хэлцээр гэдэг хэлцээрийн дор нэгдэж орсон энэ 198 улс орн өөр өөрсдийнхөө үндэснийхээ хэмжээнд ялгарч байгаа хүлэмжийн ялгарлаа бууруулж энэ нэг дэлхийг аврахын тулд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулъя гэдэг ийм үүрэг амлалтыг өгөө явдаг ийм учиртай. Тэгээ ингээ 2050 он гэхэд бол дэлхийн бүх улс орнууд энэ хүлэмжийн ялгаруулж байгаа ялгарлаа шингээж байгаа шингэлт хоёроо ингээ тэнцвүүлэх ийм зорилгын араас нэгдээ явж байгаамаа. За энэ хэсгийг бол ингээ орчин ерөнхийдөө бол уур амьсгалын өөрчлөлтөөс одоо манай дотоодод үндэсний хэмжээнд одоо ямар асуудлыг тулгамдаад байгааг энэ дээрээс харж байгаа. За хамгийн гол нь бидний уур амьсгалын өөрчлөлтөөс болоод өнөөдөр энэ төлжилт газрын дараатлын асуудал бол 70-80% төрчихсөн юм байна. За яг тэндээс бас ингээд харахад энэ гамшигт үзэгдлийн тоо бол жилдээ нэг 60 орчим болдог байсан бол одоо 98 болж юм нэмэгдсэн юм бас нэг юм аюул байна. За цаашдаа бол энэ уур амьсгалын өөрчлөлтөөс болоод манад юу тохиолдох эрсдэлтэй байна вэ гэхээр улирлын агаарын температур 2-оос 2.3 хэмээр нэмэгдэж гэдэг юм. Ингээд агаар мандал Монгол орны цэвдэг төрсний одоо дархалт хомигдох багасгах гэдэг юм. Ингээд ийм өөрчлөлтүүд болно. За тэн дээр бол нийгмийн эдийн засаг болон байгаль орчны салбаруудад хамгийн гол нь юу юм бэ яхаа. За цэвдэг хайлж одоо яах нь бэлчээр газрын өрс муудах нь ой нөөц хомсдох нь. За нийгмийн эдийн засгийн тал дээр бол энэ газар тариалан тэд үтц гэсэн ийм зүйлүүдэд нөлөөлөх нэ. За ингээд сүүлд хийгдсэн эрсдлийн одоо үнэлгээгээр бол Монгол орны уур амьсгалын эрсдэл бол эрсдэлтэй гэсэн төвшнөөс 2050 он гэхэд бол маш эрсдэлтэй төвшнөөр шилжих ийм эрсдэл бас бидэнд байгаад байгаамаа. За энэ дээр бол манай Монгол улсын нийт хүлэмжийн ялгарлын одоо дүн мэдээ байна. Одоогийн байдлаар бол хамгийн сүүлийн үед хийсэн тооцоо судалгаагаар бол жилдээ 43 сая тонн хүлэмжийн ялгарлаагаар мандалд ялгарч байна гэсэн ийм тооцоолуудыг. За энэ сүүлийн тоо бол одоо 48 сая тонн болж өсөж байгаа. За ингээд ийм өөрчлөлтүүд ингээд улс үндэстэн болгон тодорхой хэмжээнд ямар нэгэн сөрөг нөлөөллүүд ингээд нөлөөлөд байна. Тийм учраас улс орнууд түрүү ингээд хэлсэнтэй манай Монгол улс бол өөрийнхөө бодлогын баримт бичгүүд дээр юу гэж зорьсон байдаг вэ гэхээр ерөөсөө хүлэмжийн ялгарлын одоо бууруулна Парисын хэлцээр одоо амлалтаа биелүүлнэ гэсэн гол одоо ийм зорилт бодлого байж байгаа. За манай Монгол улсын төрийн тэргүү хүртэл одоо нэг нэгдсэн үндэсний байгууллагын ассамблеийн одоо том хурал энэ дээрээс Монгол улс бол 2050 он гэхэд хүлэмжийн ялгарлын шингэлт хоёроо тэнцвүүлнэ гэсэн ийм том амлалтыг өгсөн. За энэ амлалтыг хэрэгжүүлэх хамгийн гол одоо арга хэмжээний юу гэхээр үндэсний тодорхойлсон хувь нэмэр гэж зорилт байдаг NDC гэдэг. За ингээд Парисын хэлцээрт нэгдэж орсон бүх улс орнууд 2025 онд энэ NDC-гээр одоо амлсан амлалтуудаа бүгд одоо ахиулан шинжилж байгаа. За энэ Монгол улсын засгийн газар бол 2025 оны 2 сараас эхлээд наадам хүртэл 6 сарын хугацаанд одоо 11 салбарын 100 орчим хүмүүс за бүх одоо энэ олон улсын түнш байгууллагын тусалцаа дэмжлэгтэйгээр ингээд үндэсний тодорхойлсон нэмрээ шинжилэн тодорхойлсон. За ингээд өмнөх манай засгийн газар 2019 оны тогтоолоор баталсан байсан NDC 2-ын одоо амлалт бол 16 сая тонн буюу 22.7% бууруулах байсан. За энийг бид нар шинжилээд 2035 он гэхэд 30.3% буюу 24.7 сая тонноор бууруулна гэдэг. Үндсэндээ бид нар нэг 17 гэдэг чинь нэг 7-8 орчим сая тонноор ингээд амлалтаа ахиулж байгаа гэсэн үг. За ингээд энэ амлалтыг хэрэгжүүлэх одоо цаг байгаа учраас салбар тусварыг дуртад одоо цаггүй. Ер нь бол бид нар хамгийн гол хүлэмжийн ялгарлыг бууруулах хоёр том салбар байгаа. Эрчим хүчний салбар, хөдөө аж ахуйн салбар хоёр дээрээс гол одоо энэ бууруултуудаа үзүүлнэ. За ингээд нийтдээ бол манайх л 30.3%-аар бол албан ёсны заавал энэ амлалтаа ингээд биелүүлнэ. За тэрнээс гадна нэмэлтээр манай Монгол улсад одоо ойн салбарт бол 3.3 сая тонн хүлэмжийн шингээх боломж байна гэсэн тооцоо судалгаа гарсан. За энэ шингэлтийн хэмжээг нэмэгдүүлэх юм бол бид нар 28 сая тонн буюу 46.3% болгож өсөх юм боломж байгаа. За гуравдугаарт нь бол нөхцөл бус арга хэмжээ буюу одоо энэ Монгол улсын засгийн газар өөрийнхөө одоо энэ бодлого хөтөлбөр төлөвлөгөөнд тусгагдсан өөрийнхөө одоо дотоодын санхүү төсвөр хийж хэрэгжүүлэх боломжгүй өндөр техник технологи шаардсан төсөө мөнгө их шаардсан энэ арга хэмжээнүүдийг бол нөхцөл бус арга хэмжээнүүдээр авч хэрэгжүүлэн. За ингээд нөхцөл бус арга хэмжээгээр нийтэд ингээд нэмэх юм бол манай Монгол улс 2035 он хүртэл 52.8 сая 52.8%-аар одоо хүлэмжийн ялгарлаа бууруулах боломжтой гэж. За ингээд NDC буюу үндэсний тодорхойлсон нэрийн баримт бичгийн салшгүй нэг хэсэг бол үндэсний дасан зохицлын төлөвлөгөө гэж байдаг. За ингээд NAP буюу
Энэ жилийн нэг NDC-ийн шинжилтээр нэг онцлог зүйл нь бол хоёр одоо салбар шинээр нэмэгдэж орж ирсэн. Боловсролын салбар, соёлын салбар хоёр. За яг өнөөдөр манай энэ олон улсын энэ эрдэм шинжилгээний байгууллагатай холбоотойгоор ингээд холбогдуулаад хэлэх юм бол за газар тариалан дээр бол бид нар юу гэж хөрсний үржил шимийг сайжруулан бэлчээрийн даас нөөцний эрсдлийг даах чадвартай доктортой мал аж ахуйг хөгжүүлнэ гэх мэтлэнгээр ингээд бид нар малгай ийм зорилтуудаа бол ингээд тодорхойлцсон байж байгаа. За ингээд энэ ондоо багтаагаад бид нар дахиад энэ тодорхойлсон зорилтуудаа хэрэгжүүлэх наривчсан үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж үндэсний уур амьсгалын үндэсний хороо гэж байдаг. Тэр хороогоор ингээд дахиад шинжилэн батлуулах байхаа. За ерөнхийдөө ингээд НАП-ын төлөвлөгөөн дээр байдаг энэ цэвэржилт газрын дороотлыг бууруулна гэсэн дөрөвдүгээр зорилт арга хэмжээ байдаг. Энэ дээр бол ерөнхийдөө ингээд энэ бэлчээрийн экосистемийг сэргийгч чадах ус ерөөсөө ашиглах технологийн хэрэглэлтэд хэрэгжүүлэх ч гэдэг юм ийм зорилтууд байж байдаг. Энэ ингээд та бүхэн нэг дараа НАП-ын төлөвлөгөөд илрүүлээд аваад харна. За ингээд Монгол Улсын байгууллагч уур амьсгалын өөрчлөлтийн яам бол энэ 2025 онд хоёр том одоо ажлын араас ингээд яг уур амьсгалын өөрчлөлтийн сэдвээр ингээд явуулаа. Сайн нэг нь болохоор MBC-гээ бид нар зорилттой ахиулын шинжилэн батлаад засгийн газрын 25 оны 9 сарын 10-ны өдрийн 91-р тогтоолоо батлуулж чадсан. За энэ нь бол энэ явдал бол олон улстай бол бас нэлээд нэр хүндтэй гэх юм уу. Одоо бусад одоо улс орнууд гэрээ хэлцэж нэгдэж орсон улс орнуудаас одоо алхам илүү өөрөөр хэлбэл одоо уур амьсгалын өөрчлөлтийн корпусын өмнө амжиж байгаа юм. Саяны энэ Америкт болсон нөгөө 80-р ассамблеийн том хурлаас өмнө амжаад бид нар ингээд зорилтоо ингээд шинжилэн тодорхойлоод олон улстай ингээд зарлан хонхолж байгаа нь бол маш их том одоо ажил арга хэмжээ болсон. За хоёр дахь арга хэмжээ нь бол бид нар уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төслийг ингээд сүүлийн 2-3 жил боловсруулаад явж байна. За ингээд энэ жил бид нар уулын намрын чуулга гэхэд хуулийн төслөө ингээд их хурлын газраар өвгөн барих юм төлөвлөгөөтэй явж исэн боловч одоо улс төрийн нөхцөл байдлаас хамаарат бага зэргийн ажил удаашралтай явж байгаа. За мэдээж хуулийн төслийн үзэл баримтлалын практик шаардлагатай бол энэ газрын дөрвөлтлийн өнөөгийн байдал одоо ороо явж байгаа. За зорилго нь хуулийн гол зорилго бол уур амьсгалын өөрчлөлтийн тухай энэ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох. За манай Монгол улс бол уур амьсгалын өөрчлөлтөд мөн одоо өртөмтгий эмзэг ийм улс орны тоонд орж байдаг. Тийм учраас бид нар энэ хуулийн дээр бол дасан зохицлын арга хэмжээг бол нэгдүгээр дээрэн болж авч үзэж байгаа. За ингээд орон нутгийн юмас байгаа учраас ер нь бол бид нар уур амьсгалын хууль маань батлагдах юм бол 5 жил тутамдаа эрсдэл эмзэг байдлын үлгэй гэдэг юмыг орон нутаг сум суурин газар болгоноор хийдэг байна. За тэрэн дээр үндэслээд энэ дасан зохицлын арга хэмжээгээ төлөвлөж орон нутгийнхаа санхүүжилтээс санхүүжүүлж явах ийм одоо гол зохицуултыг тусгай явж байгаа. За өглөөнөөс хойш бас манай өмнөх хэлтгч нар дээр гарч ийн. Ерөнхийдөө бид нар энэ уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн дээр карбон зах зээлтэй хамаатай асуудлыг ингээд зохицуулж байна. За ингээд карбоны зах зээл дээр тэргүүлэх салбар дотор бол одоо энэ хөлөмжийг нэмэгдүүлэх чиглэлээр бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх, орон одоо нөөцийг нэмэгдүүлэх, ногоон байгууламж, хөлөг намыг хамгаалах эдгээр төрөөдсөн газрыг одоо сайжруулахад карбон кредитийн төслүүдийг хэрэгжүүл болно гэсэн ийм одоо зохицуулттайгаар хуулийн төсөл ингээд хийгдэж явж байгаа. За ингээд анхаарал тавьсан баярлалаа.